Дэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд гадаад хэлний мэдлэг хамгаас чухал. Тэгвэл энэ талаар жүжигчин найруулагч Амар сайхан Апитект 2023 үйл ажиллагаанд оролцохдоо өгсөн ярилцлагын хэсгээс. За бид нар чи ингээд одоо нийгмийг бүрдүүлж байгаа нэг энэ улсын иргэд байна шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд энэ нийгмээ яаж эмчлэх юм бэ гэдээ одоо бид нар асуулт тавьчихсан. Тэгээ яаж кул байх вэ? Кулээр яаж оролцох вэ тий? Тэгэхээр одоо ингээд энэ дэлхий чи ингээд хавтгаа болцсон гэдээ ингээд яриад байна шүү дээ. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд хилтэй байх хэрэгтэй. Маш сайн нэгээс хоёр хилтэй байх хэрэгтэй. Бид нар сая киногоо Швейцар улсад гаргаад тэгээ Швейцар улсын бид нар улсад анх удаа очисон л да. Тэгээд нэг нарийн сайн яг статистик тоо бол авч чадаагүй. Гэхдээ тэр улс нэг 5-8 сая хүнтэй юм уу да. Тэгээд хойд хэсэг нь германаар ярьдаг, урдлын хэсэг нь францаар ярьдаг. Тэгээд бас бүгдээрээ англи хэлтэй. Тэгээд бас тэр Швейцар бас үндэснийх нь ингээ хэл нь байдаг. Ингээд дөрвөн хэлээр ярьдаг улс юм байна тэр улс. Тэгээд тэр дөрвөн хэлээр чөлөөтэй ярьж байна. Тэгэхээр тэр хүмүүс англи хэл дээр одоо дэлхийн хэдэн тэр хүн ярьж байгаа юм тий. Франц хэл эртний хэл. Тэгээд тэр герман хэл бас маш олон үндэстнүүд ярьж байгаа хэл. Тэгэхээр тийм олон хүмүүс ярьдаг хэлээс мэдээлэл авч ийн гэсэн үг байхгүй юу? Англи хэл дээр мэрэгжлийн чиглэлээр сурахад биднэрт хэдэн англи хэл дээр хичнээн ном байна тий. Герман хэл дээр хичнээн ном байна. Франц хэл дээр хичнээн ном байна. Тэгээд тэр өөрсдийнх нь ингээд тэгэхээр нэг их сурвалжаас биш тэд нар бүр 3-4 их сурвалжаас тийм том хэлний сангаас мэдээлэл авч тэгэхээр тэр улс тэр өндөр хөгжилтэй байх нь аргагүй надад санагдаж байгаа байхгүй. А гэтэл бид нар ингээд яг л нэг мэрэгчлэрээ сураал ингээд төгсөөл ингэх юм бол жишээлбэл би соёл урлагийн сургалт төгсөхдөө зөвхөн нэг хэлний сангаас л би багшаасаа одоо ингээд эрдэм залгасан гэсэн үг шүү дээ. Гэтэл өнөөдөр та нарт тэр бид намайг оюутан байхад интернет дээр байгаагүй. Тэгэд өнөөдөр мэрэгжлийн жүжигчин болъё гэхэд заавал ихтэй сургалт төгсөх шаардлага байхгүй. Хэлэл байж ах юм бол өнөөдөр альч багшаас ингээд мастер класс хичээл авч болж байна. Тэ? Ингээд өөрийнхөө идэвхтэй ингээд хайгаад явах юм бол заавал өндөр үнэтэй ихсээ сургуульд орох шаардлагагүйгээр ингээд тийм мэрэгжлүүдийг жүжигчин, тэ хөгжимчин, хөгжмийн зохиолч гэдэг мэрэгжлүүдийг одоо урлагийн талын мэрэгжлүүд бол энэ тал дээр маш нээлттэй болсон байж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар хилтэй болох хэрэгтэй. Өнөөдөр би яг амьдралынхаа жижигхэн түгээх хуваалцахад би соёл урлагийн сургууль төгсөөд тэгээд 200 дээд сургуульд сурж байгаа. Тэгээд би Ирланд улс руу хэл сурах гэж явсан. Гэхдээ Ирланд улсад ингээд хэл сурах, ажиллах хоёр нь ингээд маш тусдаа ингээд жоохон хүнд хэцүү байсан л да. Тэгээд би ажиллах нь баг илүү ажиллаж исэн. Тэгээд тэнд ингээд би шал угааж исэн, сав угааж исэн. Одоо та нар сонсч исэн бол DJ, хоккейч эдэргээл ярьдаг штэ. Тэгэл ингээд сав угааж исэн, аяг угааж исэн, хог ялгадаг ажил. Хэлгүй болохоор тийм ажил хийж байгаа байхгүй хүн. Хэл байхгүй юм чинь. Ямар ч хэлний оролцоогүй ажил хийж эхэлж байгаа. Ур чадваргүй байх гэсэн үг шүү дээ. Хэлгүй байх гэдэг чинь хичнээн ур чадвартай мэрэгжлийн жүжигчин очиод тэр улсад мэрэгжлэрээ ажиллаж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ хэлтэй байж явах юм бол тэгээ хэлтэй сайжраад эхлэнгүүт би тэнд Пирс Броснан, Жулиано Муур, сериал одоо Ирландын сериалуудад хэл сайжрах хэрээрээ тэр хэрээрээ ажиллаж эхлээд тэр киноны олонний хэсэгт тоглож эхлээл. Тэгээ тэр тэндээс ирээд энд ирээд одоо тэр Марко Поло гэдэг Netflix-ийн тэр том төсөлд чи хэлэхгүй л бол хичнээн авьяастай байгаад л явж болохгүй. Тэгээ тэнд Ирландд сурсан жоохон хэл маань тус болоод тэгээд цаашаага хөгжүүлээд. Тэгээ бид нар ч гэсэн одоо та бүхэн өөрсдөө сонгосон мэрэгчлэр дэлхийд ажиллая гэвэл та нар энэ хичнээн авьяастай хичнээн мундаг монгол хэлтэй байлаа гэд дэлхийдээ яаж ойлголцох юм бэ? Яаж ажлын байр олох юм бэ? Тэ? Тэгэхээр бид нар ч гэсэн ингээд cool гэдэг англи үгээр бид нар өнөөдрийнхөө хэлэлцүүлгийг эхлүүлсэн байна шүү дээ. Тэгээ cool гэдэг чинь яг монгол хэл дээр юу гэсэн үг юм бэ? Тэ сэрүүхэн гэсэн үг юм уу? Яг юу гэж орчуулах юм бэ? Гэхдээ бид нар энэ cool гэдэг meaning ойлгож байна тийм үү? It's cool. Тэ? Тэгээ биднэрт хэл хамгийн түрүүнд би олон жишээ дурдж боловч би та бүхнийг хамгийн түрүүнд хэлээ сайжруулаарай. Тэгээ маш одоо хэл сайжруулахыг бид нар өдөрт ингээд монголоор ярихгүйгээр англиар ойлголцох бүх боломж байна шүү дээ. Бид нар үзэж байгаа телевиз, сувг, одоо Facebook юу гэдгийг та нарын үзэж байгаа бүх юм дээр. Тэгээ энэнгүүгээр бид нар цаашаа нэг ч алхахгүй гэж би хэлэндээ. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл subscribe тавьчих дараарай.